Цаанов барил одоо номоо унших одоо анхан шатныхаа унших хэмжээнд очиж чадваа. Braille өсгийг сурна гэдэг нь өөрөө хараагүйчдийн хувьд бол хамгийн чухал зүйл байгаа. Бид нар хараагүйчдийн үндэсний холбоотой хамтран анхлан санаачилсан байгаа. Хамтдаа явж, хамтдаа бас тодорхой хэмжээний санхүүжилтийг босгож энэ санаачлага маань өөрөө ингээд биелээ болж байгаа бидний хувьд маш их баяртай байгаа. За Braille үсэг гэдэг нь бол одоо хараагүй хүний үндсэн бичиг, товгор, тэмдэрч унших. Одоо энэ бичиг бол Braille үсэг гэдэг байгаа. Харааны бэрхшээлээсээ болоод сургуульд хамрахт боломжгүй юм уу хамрагдсан. Энэ бол одоо Braille бичгийн 35 үсгийн цэг тус бүрийг одоо нэг үрслэн чэйжлэн за мөн хурууныхаа одоо торгон мэдрэмжээр ингээд тэмтэрч унших. Өвөрнгөн аймагаас эхэлж байгаа. Тэгээд бусад 20 аймагт бас бид нар хийхээр төлөвлөж байна. Хараагүйчдийн үндэсний холбоо, өгөөмөр сэтгэл болон бусад аймагуудын засаг даргын хамгаалалттай бид нар ярилцаад эхэлсэн байгаа. Энэ жилийн үед бид нар Дорнод дархан уул аймагуудаас хийхээр ярьж байна. Энэ маань ингээд цаашдаа бүх аймгийн хараагүй хүмүүст зориулсан том хэмжээний сургалт болно гэж найдаж байна. Яг ингэж 14 хоногийн 84 цагийн ийм арга хэмжээ бол одоо урд нь бол яг аймагуудад бол зохион байгуулагдж байгаагүй. Хамгийн эхлээд 15 хүнийг ерөөхдөө бол сургалтанд хамруулад анхан шатны мэдлэг олгох зорилготой эхлүүлж исэн бол одоо энэ сургалтын төгсгөлд одоо 90% амжилттайгаар бид нар сургалтаа төгсгөж чадлаа. Өвөрнгөн аймагт 4600 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. За эдгээрээс харааны бэрхшээлтэй иргэд 400 гаруй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн энэ оролцоог одоо хөгжлийг дэмжих чиглэлийн орон тооны бус зөвлөл ажиллаж байна. Тэгэхээр энэ зөвлөлөөс зохион байгуулж байгаа нэг ажил бол өнөөдрийн энэхүү хаалтынхаа арга хэмжээг хийж байгаа Braille үсэг одоо сургах энэ ажил байлаа. Тэгээд энэ төрөмс байгууллагуудын оролцоо өндөр байснараа энэ сургалтын ач холбогдол оршиж байна гэж харж байна. Тухайлбал ариун бичээс төрөмс байгууллага 14 хоногийн хугацаанд бас Өвөрнгөн аймагт ажиллаа. Манай иргэдэд зориулаад хэвлэмэл номнууд бас бэлгэлж байгаа. Тэгээд энэ номыг бас ингэж хэвлүүлэхэд бас хүчин зүтгэж сэтгэл гаргаж оролцсонд зориуд бас аймгийн засаг дарга түүний одоо хамгийн газрын нэрийн өмнөөс хамтран ажилласан оролцогч бүх талуудаа чин сэтгэлээсээ баярлалаа. Хараагүйчдийн үндэсний холбоотой хамтраад энэ ном тохиомлуудыг хэвлэж авчирсан байгаа. За манай үндсэн үйл ажиллагаа маань бол Библи байдаг. Тэгэхээр бид нар бас Braille Библийг өнгөрсөн 11 сард авчирч бас ном сандаа бэлгэлсэн байгаа. За дэлхийн хараагүй хүмүүсийн баг үндэсний бичиг байгаа. Тийм болохоор бид нар энэ үндэсний бичгээс сурж цаг үетэйгээ хүлний илүүлэн алхаж одоо дэлхийн дахны мэдээлэл бүх зүйлийг энэ бичгээрээ дамжуулж авах хэрэгтэй. За энэ сургахаас өмнө бол одоо Braille бичиг гэж одоо тийм талаар бага сарга ойлголттой байснаас яг одоо үсэг ямар байдгийг, тоо ямар байдгийг гэдгийг бол ерөөс ойлгохгүй байсан. Энэ сургалтанд сараад одоо өөрийнхөө нэрийг зөв бичдэг болсон. Утасны дугаарыг аваад хүмүүстэй одоо Braille-аараа харилцах одоо ийм хэмжээнд хүрсэн байгаа. Одоо энэ сургалтыг зохион байгуулсан нийт хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Ном уншна гэдэг бол хүний хувьд бол хөгжих хамгийн том хүчин зүйл. Тэр цэцмаа бидний хэвлэж гаргадаг одоо энэ ертөнцийн хамгийн том соёлын өв болсон Библийг уншаасаа гэдэг зорилгоор бид нар энэ сургалтанд хамтран оролцож байгаадаа баяртай байгаа. Энэ сургалтыг явуулахад бүх талаараа сэтгэл зүрхээ зориулж ажилласан бүх хүмүүст бас талархал илэрхийлье. Энэ Braille бичгээс эрдэн ном эхэлдэг юм эргэн